За Масс Берлийн холбоогоос зохион байгуулж байгаа Германд хэрхэн юугаар сурах вэ гэсэн их студийн цуврал маань буцаад тавтамж орлоо. Ингээд 2 дугаар хэсэг болох оюутны амьдралын талаар хэдүүлээ ярилцъя. За намайг Ням самбуугийн Нэмийн Эрдэнэ гэдэг би энэ цувралыг хөтлж явуулдаг байгаа. Тэгээд Масс Берлийн холбоог маань мэддэггүй хүмүүст бас холбоогоо танилцуулсан зүгээр ах гэж бодож байна. Манай холбоо нь Герман дахь мэргэжил эзэмшигч болон оюутан залуусын холбоо. Тэгээд үйл ажиллагааны хувьд Германд байгаа үе тэнгийнхэндээ зориулж илүү янзын төслүүд бэлтгэхээс гадна бас Герман руу ирэх сонирхолтой хүмүүс ч гэсэн хандаж олон янзын төслүүд явуулдгийн нэг нь манай нэг студийн төсөл байгаамаа. Тэгээд энэ дашрамд хэлэхэд манай холбоог сошиал медиа болон YouTube дээр дагаад subscribe болон follow хийгээрэй. За тэгээд өнөөдрийн сэдвийн хувьд бол санал асуулган дээр хамгийн их хүмүүсийн асуусан мэргэжил болох интерьер дизайн болон архитектур гэсэн мэргэжлийг сонгоо авсан байгаа. За тэгээд энэ хоёр мэргэжлийн хувьд бол аль аль нь маш бүтээлч мэргэжил байгаа. Тэгээд архитектурын хувьд болохоор өнөөгийн хурцтай хөгжиж буй нийгэмд нэг талаараа түүх соёлын үнэтэй баримт болдог, баримтыг бүтээдэг тийм мэргэжил. Тэгээд гэсэн мөртлөө нөгөө талаараа бас ирээдүйн амьдралын хэв маягийг тодорхойлж зөв чигийг нөгдөг тийм бас тийм ач холбогдолтой мэргэжил байгаа. Харин интерьер дизайны хувьд бол зөвхөн хувь хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэхээс гадна бас байгаль ч гэсэн зориулалтанд тохируулаад зөв загвар гаргаснараа жишээлбэл ялваа нэг хамт олныг бас үр бүтээмжинд ч гэсэн нөлөөлөх чадхуйд тийм архитектуртай бас хашгүй холбоотой мэргэжил байгаа. За тэгээд энэ мэргэжлүүдийн талаар агуу их туршлага болон мэдлэгээс хуваалцахаар хоёр зочин маань ирсэн байгаа. Тэгээд зочтой танилцуулъя. За манай Рихтерийн цомрлог маань Герман улсын Бремен хотын дээд сургуульд архитектурын чиглэлээр 2016 онд бакалавра төгсөөд 2019 онд магистрийн зэрэгээ хамгаалсан байгаа. Тэгээд магистрт суралцахынхаа явцад цомрлог маань Бремен хотынхон Luftbricks Architekten гэдэг архитектурын албанд дадлага хийгээд тэгээд тухайн газар одоогоор мэргэжлээр ажиллаж байгаа. За Инх Батын уянгагийн маань хувьд 2009 онд Плехановын нэрмжит Улаанбаатарын лицейгийн орос сургуулийг төгсөөд 2013 онд Мөсийн герман хэлний ангийг дүүргээд тэгээд 2020 онд Герман улсын Бавар мужийн Кобург хотын дээд сургуулийг интерьер дизайны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад тэгээд бакалаврын ханд зэргийг хамгаалсан одоо төгсөлтийнхаа ажиллаараа бас өнгөрсөн оны төгсгөлд Герман улсын интерьер дизайны холбоогоос бас шилдэг төгсөлтийн ажил гэсэн одоо тодорхойлолтыг авч шалгаран шагнал авсан байгаа. Тэгээд дахиад баяр хүргэе. Одоо уянгаа маань тэгээд төгснөхийн дараагаар Бавар мужийн 120 жилийн түүхтэй Möbel Schulze тавилгын худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн компанид интерьер дизайны зөвлөгөөр ажиллаж байгаа. За архитектур болон интерьер дизайнаар сурахаар ер нь та хоёрын өдөр тутмын ингээд өдөр чинь хэрхэн өнгөрдөг вэ? Ер нь ихэнх хугацаа уралдаа өнгөрөөдөг үү? Эсвэл чөлөөт цаг хэр их гардаг вэ? Чөлөөт цагаараа бас одоо дуртай дугуулan интертэй бас явах цаг зав гардаг уу? Нэг жирийн нэг лав гаргийгаа танилцуулаач. Миний одоо жирийн нэг лав гараг байсан. Ямар байсан бэ гэвэл өглөө босоод 10 цагт хийхдээ бид нар манай лекц ордог гэсэн. Тэгээд 10 цагта лекцэндээ явна. Тэгээд лекцээ сонсоод бүгдээрээ сонссныхаа дараа профессорынхаа өрөөнд очиж цагтаа одоо хэдэн цаг авснаас шалтгаалаад хэрэг тэр дорой байх юм бол өмнөх өдрөө аягүй сайн бэлтэн тэр цагаа болохоор өмнө нь онлайнаар ч юм уу эсвэл цаасан дээр ингээд хаалган дээр нь өмнөх өдөр ингээд өөрийнхөө нэрийг бичдэг байсан. Тэгээд хэдэн цагаас гэдгээс шалтгаалаад мэдээж өмнөх өдөр нь бэлтгэлээ хийн. Эсвэл үдээс хойш гэх юм бол дахиад тэр хийх юмудаа жоохон бэлтэж агаад уурландаа одоо ажлынхаа өрөөнд уурландаа бэлтэж агаад тэгээ яг тэр цагтаа зориулж орохоос өмнө сандарч компьютерийн өрөөрөө орж цагаа болохоос өмнө өөрийнхөө бэлдсэн ажлуудаа тэгээ санаануудаа модельуудаа бүгдээрийн цуглуулад тэгээ тэрийг канондж гаргаад тэгээд бүгдээрийн бариад тэг өрөөлөн очоод тэгээд
өрөөлн ороод тэгээд нэг 20 минут орчим профессортойгоо ярилцсан. Энэ ярилцахаа өмнө бас өөрийгөө бас бэлдэх хэрэгтэй сэтгэл санааны хувьд тий хоолоо бас идээд ингээд жоохон ер нь бол ихтэй ер нь хөлдөггүй байсан юм аа сандарчаар ингээд үсэхгүй. Тэгээд ер нь тэр л бүхэл юм анхаарал маань тэнд л явж байна. Тэгээд яг юм айл болох ихтэй тэр чинь 7 хоног 7 хоногийн ажил чинь аюух цаг штэ 7 хоногт нэг л удаа гэхэд дараагийн 7 хоног хүртэл би хэрвээ тэр лугаа явахгүй гэвэл би 7 хоногийн цаг алдна. Тийм болохоор аль болох ихч бай, багч бай хамаагүй тэр өдөр заавалжгүй профессор руугаа очиж тогтмол би уулздаг гэсэн. Тэгээд ороод ер нь бүх бэлдсэн юм асуултуудаа бэлдэн өмнө ямар юм чухал юм яавал зүгээр юм. Миний хувийн асуудлууд бас юу байгаа ойлгохгүй байгаа нь юу байгаа. Тэрийг сайн бичиж аваад тэгээд тэрийг яг профессортойгоо ярина. Зарим профессорууд жоохон ааштай хүмүүс бас байгаа. Тэр хүмүүстэй бас ярихдаа юунд дуртай, юу дургууг нь мэдж байгаа болохоор ингээд бас өөрийгөө бэлтгэн сэтгэл санааны хувьд тэгээд юмнуудаа танилцуулаад заримдаа манай профессорууд наа чи онцгүй байна чи одоо би 5 цаг хүртэл байна. Тэгэхээр чи өшөө наадахад жоохон засаад аваад хүрээд ир гэдэг. Тэгэнгүүт засаад нөгөө 5 цаг хүртэл юмаа ингэж бэлдэж суuna. Эсвэл тэгэхгүй байх юм бол тэр уулзалтаасаа гараад уран руугаа очино. Эсвэл амар ядарсан байвал за гэвлүүгээ хараад өрөөндөө гэртээ очиж юмаа хийгээд тэгээд гэртээ очиж юмаа хийн. Гэтэ ихэнхдээ уралдаа үлдээд хамт ажилладаг гэсэн хамт багтаага хамт суугаад хоол ундаа идчихээд жоохон хөгжим сонсож амарч агаад тэгээд орой хүртэл ер нь юмаа хийдэг. Тэгэхээр тэгээд орой хүртэл юмаа хийгээл тэгээд хизээ ядарн тэр хүртэл юмаа сууж агаад хийдэг. Тэгэхээр яг ер нь бол жоохон чөлөө цаг бол нэг жоохон бага байсан гэж бол хэлнэ. Тийм ягаад гэвэл яг хийхгүй ингээд өнгөрөөчих юм бол ер нь бас амар цагаа алдаа дараа нь стресст орох болохоор ер нь бол аль болох хий гэж боддог. Яг өдрийн 8 цагийн ажил шиг суудаг гэсэн гэж хэлж байна. Ер нь 10 цагаас эхлээд тэгээ оройн 7 цаг хүртэл таксон юмаа хийж анхаарлаа хандуулна. Дундуур нь засварлага хийн. Тэгээд оройн 7-оос хойш чөлөө цагаараа гэртээ тэгээд хоолоо игээл унтаал. Тэгээд тэр бол амралт байсан. Тийм 7 хоногийн дундуур бол яг 7 хоногийн дундуур бол яг чөлөө цагтай. Гэхдээ бас гоё зүйл юм гэвэл бас нэг 3 дахь өдөр киноны орой бас байж болно. Манай сургууль дээр манай нөгөө архитектурын оюутнууд ингээд хоорондоо одоо тийм киноны орой кино үздэг тий. Тэгээд ямар нэгэн архитектурын кино бас үздэг байсан. Тийм юм бас хоорондоо пим уугаад ч юм уу тий. Тэгээд одоо дуртай юм уугаа заавал пихгүй тэгээд кино үздэг гэсэн. Эсвэл бас оройн нэг уулзалтнаас явж болно. Ер нь юу гэвэл архитектурын холбооны Бремен одоо мууж олгон тийм холбоотой. Тэгээд тэр холбоонууд бүх хүмүүс нээлттэй тийм мэтгэлцэн ярилцаа хийдэг. Тийм юмд бас явж тийм юм ихтгэл сонсдог бас байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол мэрэгжилтэйгээ холбоотой юмнууд бол дандаа л хийдэг. Тэгэхээр чи яг нэг ярилцлагынхаа сэдвээр доор зөвхөн яг архитектуртай холбоотой хийдэг юмнуудаа хэлээд байна уу? Эсвэл бол угаасаа л ер нь л оюутан байх хугацаанд дандаа л архитектуртай л холбоотой юм чөлөө цагаараа чи чөлөө тус цагаараа чи хийдэг байсан юм уу те? Тийм, ер нь бол тийм. Окей. Хичээл гэдэг үүднээсээ илүү өөрийнхөө бас яг мэдлэгийг одоо чөлөө цагаараа гэсэн айл болох өргөжүүлэхийг хичээдэг. Энэ сонирхол байгаа болохоор энд надад давуу тал маань болж байгаа гэсэн үг. Тийм байна. Яг намайг ярьж байгааг сонсохоор нөгөө нэг тийм үг гэдэг штэ. Чи дуртай юмаа мэрэгчлээ бол гэх юм бол чи дахиж нэг ч өдөр ажиллахгүй гэдэг. Дандаа нөгөө дуртай юм хийгээд байгаа болохоор ажиллах санагдахгүй. Яг тийм мэдрэмж төрлөө. Тэгээд ерөнхийдөө бол гэхдээ бас нэг нийгмийн ухааны ангийн оюутнуудтай жоохон төстэй санагдлаа. Бид нар бас нөгөө дандаа бие даалт бичдэг болохоор дандаа л ер нь би ингээд тий дахиад нэг нийтлэл уншаад бие даалтан дээрээ бас нэг арай нэг айтайхан агуулгатай юм оруулчих болох юм ингээд яг зүгээр сухад айгүй хэцүү байдаг. Нэг дандаа л юм бичиж унших боломжтой байдаг болохоор тийм болохоор яалцчихгүй бас тийм хаяаж гисэн өөрийгөө бас хизээ зогсохоо бас мэддэг байх хэрэгтэй юм шиг сонсогдож байна тий. Яг зөв. Окей. Урангагийн хувьд ямар байсан бэ сурахад? Чиний одоо 3 дахь өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?
Манай хичээл ер нь бол 8-аас ордог байсан. 8-15-аас ордог байсан. Тэгээд голцоо нэг 4-5 модуль буюу хичээл үздэг байсан. Тэгэхээр нэг хичээл нь 1 цаг 30 минут гэсэн үг. Ер нь бол төрөл бүрийн хичээл үзнэ. Тэгээд ер нь бол нэг 6 дугаар семестрээс ахуулаад бараг хичээл үзэхгүй голцоо проектод хийгээ явждаг. Тэгэхээр дандаа бие дааж ажиллана гэсэн. Эхний 1 2 3 семестрт бол тэр үеийн 3 дахь өдөр бол байнга л нөгөө нэг хичээл рүүгээ явна. Эсвэл одоо хэрвээ одоо жишээ нь би айгүй нөгөө нэг нэмэлт хичээл авдаг гэсэн. Тусалцаа одоо туториум авдаг гэсэн. Нөгөө зарим оюутнууд тийм татлага өгдөг. Тэгээд чиний ойлгохгүй байгаа юм чинь зааваад өгдөг. Тэгээ ингээд яаж ийх үгээд ингээд бас нэг жишээ харуулцдаг болохоор би бас тийм юмд бас нэлээд яваа суучдаг байсан. Тэгээд заримдаа бол яг 3 дахь өдөр бол тэгээд хичээлээ таарч аваад тэгээд ажлаа хийгээд тэгэл гэртээ нэг 10 үед ирэнэ. Тэгэл унтна. Тэгэл яг хоолыг бол ер нь голцоо оюутныхаа их сургууль дээр оюутчдаг байсан. Яг бол оюутны хоол ер нь айгүй хямдхан байдаг. Тэрүүгээр тэр айгүй хурдан ингээд хурдан идээд ер нь айгүй удаан хоол идэж ер нь бараг үзээгүй дээ. Тэгэл хурдан идээд ингээд дараагийнхаа юм их эсвэл ингээд намынсаа арах шинэ мэдээлэл цуглуулах гэл ингээд айгүй олон юм байгаа штэ. Тэгээд нөгөө ер нь бас цамарлаг шиг ялгаагүй л тэгэл интерьерээр л амьсгалдаг л байсан. Тэрнгээрээ хооллоод л тэгэл ингээд нөгөө идэж уухаа мартаад тэгэл нэг чимэрхүүл байдаг байсан. Тэгээ яалтчгүй угаас нөгөө нэг интерьер архитектур айл айлын дөрөөр бас цамралын хэлсэн шиг нөгөө нэг эргэн тойронд угаасаа Вангагийн ч гэсэн хэлсэн шиг тэгэл орох айл болгонд л угаасаа байж идэг болохоор тэгэл өдөр тутамд ч гэсэн ингээд сашгүй байж л идэг юм байна л тий. Аха. За тэгвэл хоёр ер нь оюутан байх хугацаанд хамгийн хэрэгжилжсэн одоо ямар нэгэн програм юм уу эсвэл яг программыг түрүүн бас хэлсэн тийм ерөнхийдөө бас өөрийг тийм сурах бичиг эсвэл бол за тэр архитектурчны одоо ажлуудыг л би харж inspiration авдаг байсан эсвэл бол миний хамгийн их очдог байсан газар гэх мэтчлээ яг нэг тийм англиар бол holy grail гэдэг штэ тийм яг ингээд сашгүй нэг тийм яг beat эсвэл зүйл эсвэл вебсайт ч байж болно хэлээж. За миний хувьд болохоор одоо бүх архитектурын оюутнууд Neufeld гэдэг герман тийм номыг тогтмол хэрэглэдэг байсан. Тэгээд энэ нь болохоор одоо ийм харагдана. Харуулъя. Neufeld гэдэг ийм одоо Neufeld гэсэн хүний бичсэн одоо гаргасан ийм ном. Энэ нь болохоор Bauentwurfslehre гэдэг энэ дээр болохоор бүх одоо барилгын стандартуудыг ингээд маш ингээд өргөн хэмжээгээр одоо бүгдээр ингээд зурагтайгаар тайлбарлсан зурагтай тэгээд бичээд бас тайлбарлсан ийм цогц ийм том зузаан ном байгаа. Нэлээд зузаан. Тэгээд энэ номыг бол бид нэг байнга хардаг байсан. Тэгээд бас нэг ном та нарт бас зөвлөх ном гэх юм бол бас энэ байна. Энэ болохоор энэ Ян Гейл гэдэг энэ хот төлөвлөгч хүний бичсэн энэ ном байгаа. Энэ дээр болохоор хүн дээлтэй хотууд гэсэн юм нэртэй. Энийг бас уншихаар ер нь яг бид нар юуны тухай үзээд ер нь юу хийх гээд байгаа юм, юуг зориод байгаа юм гэдгийг ингээ гоё тодорхой бичсэн байдаг. Тэгээд энэ хоёр номыг бол тогтмол хэрэгэлдэг гэх юм уу да хэрэгэлдэг байсан. Тийм энийг бол зөвлөмөр юм. За миний хувьд бол интерьер ч гэсэн бас Neufeld-тэй хэрэгэлдэг. Надад бас PDF-ээр байдаг. Ер нь зарим номнуудыг ер нь тэгээд PDF-ээр байхад айгүй хэрэглэгээд амар ингэж ингээд явчихна. Миний хувьд бол би яг нөө техник тал руугаа 2D тал руугаа жоохон сулдуу тий би илүү 3D тал руугаа айгүй сонирхолтой 3D гэдэг нь одоо нөгөө нэг програмууд одоо SketchUp програм, AutoCAD гэдэг програмуудыг ашигладаг. Тийм програм байгаа одоо илүү яг доторх нь ороод үзэхтэй. Тийм дээр сонирхолтой байсан. Тийм болохоор миний хувьд бол одоо энэ Wolfgang Nutsch гэдэг энэ хүний энэ хийсэн юм 3 ном байдаг.
Тийм цэнхэр болохоор би яг харагдж байгаа үгүйг мэдэхгүй байна. Би тэр за баг ингээд за. Тэгээд энэ дээр юу байдаг вэ гэхлээр детайл яаж зурх вэ? Детайлууд ер нь яг ямар байх ёстой юм те яг энэ дээр бол сайн харагдахгүй байна. Гэхдээ би яг юугаар линкээр нь оруулъя. Дотоод тасалж детайл яаж зурх вэ? Дээрээс нь мебель одоо сандлыг яг яаж шийдэх, төрөл бүрийн холболтууд яг ямар байдгийг те модоор одоо жишээ нь юм хийхэд модыг яг яаж зүсээд яаж хамттан ингээд хувлаар нь оруулж моруулах гэдэг нэг тиймэрхүү детайл ер нь бол айгүй чухал байдаг. Тэгээд дараагийнх нь нэг ном бол энэ Бау техник гэдэг нэг юм ном байгаа. Энэ улаан болохоор харагдчихэв. Энэ номын дотор бол бүр агаас нь бэ хүртэл байгаа. Фундамент тавихаасаа ахуулаад байшин босох хүртэл. Ер нь бол энийг бас архитектурч ашигладаг. Энэ дээр бол бүхэл юмнуудыг айгүй нарийн тайлбарлаад өгсөн байдаг. Яг юу ашиглах уу, яах вэ гэхэд яг жишээ нь одоо чи мэрэгжлүүгээ мэдэхгүй байна шүү дээ, тий? Тэрийг чи эндээс харах боломжтой. Яг заримдаа интернетээс бас тийм их олон мэдээлэл авах айгүй хомс байдаг. Тийм, ер нь бол их мэдээлэл та нар номын сангаас л ер нь номнууд дундаас л олно. Яа, ийм байна. Окей, баярлалаа. Тэгвэл манай герман хэл хэлийг сурсан байгаа хүмүүст бол яг хэрэгтэй мэдээлэл байна. Тэгээд олдохгүй байх юм бол бас уянгаад ганц хоёр ном PDF-ээр байгаа юм шиг байна. Бас холбогдоод асуувал бас боломжтой юм шиг байна. Тэгээд тэрнээс гадна бас асуусан байна. Яг энэтэй холбоотой архитектурын талаар хамгийн их мэдээлэл олох боломжтой нь ер нь герман хэл дээрх сайт болон номнууд байдаг уу гэж асуусан байна. Одоо Европ хэлүүд дундаа тэгээд ер нь архитектур нь бас ингээд Баухаусаас ахуулаад Германд бас тийм үндэслэн ер нь тийм түүхтэй гэсэн байсан баха. Тийм болохоор энэ тал дээр сурах бичиг их байдаг бах тий. Тийм байдаг. Яг өөр хэлтэй бол яг харилцаж бас мэдгүй байна. Гэхдээ англиар мэдээж байгаа. Англи дээр одоо герман дээр бүх байдаг номнууд ихэнх номнууд бас герман англи дээр байдаг. Герман англи тэгэхээр герман англиар ер нь бол аль алинаар нь олох боломжтой. Герман дээр мэдээж айгүй байдаг. Би одоо яг миний хувьд бол би дуртай хүсчихсэн хэрэгтэй мэдээлэл бол дандаа герман дээр олоход надад ямар ч асуудалгүй байдаг гэсэн. Тийм тэгээд тийм ер нь бол англи дээр ч гэсэн олдох. Тийм ер нь хичээл жижиг бакалавр, мастер аль алин германд сурсан. Тэгээд тэр алханд үзчихсэн юм нь. Тэр алханд үзчихсэн юм нь бодчихсан гэхээр ерөнхийдөө айгүй хүрээлтэйсэн гэсэн үг байна тий. Миний нээд жоохон гацаадах шиг байна тий. Тийм яг зөв. Тэгвэл та хоёр ер нь дээд сургуультайгаа хэр их сэтгэл хангалуун байсан бэ? Дээд сургуультайгаа ер нь бол би сэтгэл хангалуун байсан. Дээд сургууль болохоор ч тэрөө профессорууд айгүй нээлттэй, дээрэс нь харилцаад их хялбар байдаг. Тэгээд айгүй олон төрөл бүрийн одоо дээд сургалтууд явагдана, нэмэлт хичээлүүд явагдана, дээрээс нь давхар туслах оюутан гаргаад өчтдөг байсан болохоор ер нь бол надад айгүй түхэм санагддаг байсан. Дээрээс нь сургууль болгон International Office гэж нэг тийм байгууллага байдаг сургууль болгонд. Тэр байгууллага та нарт гадаад оюутанд айгүй сайн тусалдаг. Зарим хүмүүс тэрийг мэддэггүй. Одоо юу гэдгийг за баг худлаа да гэж ингээ хайчдаг ч юм уу те. Ер нь бол тэр байгууллага бол юу вэ гэхлээр одоо хажууд бас нэг ажил олохдоо ч юм уу дадлага олоход ч юм уу те айл эсвэл чиний одоо бичсэн тэр ажлыг чинь шалгах хүн гаргаж өгөх ч юм уу те. Ер нь айгүй тийм тусламж ер нь бол нэлээд их байсанд би айгүй баяртай байдаг. Тийм болохоор ер нь бол би сургуулаа зөвлөнө. Дээрэс нь манайх айгүй ийш тийш аялдаг, үзэсгэлэн үздэг. Тэр надад бас үнээр их таалагддаг байсан.
Яг тэгвэл нэг их олон аялж байгаагүй заримдаа хэрэг боломж гарах юм бол бас бүх тэр зардлага явах зардлыг чинь сургууль чинь заачдаг учраас бас их гоё байдаг гэсэн тийм. За миний хувьд ч гэсэн би бас ер нь сургуулаа бас зөвлөнө. Ягаад гэвэл бид нарт бас ер нь бол энэ архитектурын одоо энэ болж байгаа үйл явц нийгэмтэй айгуу тийм ойрхон даалгаврууд өгдөг байсан. Тийм болохоор ер нь яг одоо энэ одоо жишээлбэл тэр хоттой ч юм уу эсвэл тэр мужтай байгаа хамгийн одоо эрэлттэй байгаа төслүүдийг ер нь бол дандаа ойрхоноос нь харах боломж биднэрт өгдөг байсан. Янз бүрийн одоо алдартай архитекторуудыг бас уурж тийм ивент бас хийдэг байсан. Тэдний илтгэлүүдийг бас сонсдог байсан. Тэгээд бас архитектор хүмүүстэй хамтдаа ингээд нэг одоо тэр ивентээр ингэж танилцах бас боломж гарч ирдэг байсан. Тэрэн дээр манай сургууль айгуу тийм сайн тэрийг зохион байгуулдаг байсан. Тэгээд бас бидний болгогддог байсан тэр даалгаврууд нь зөвхөн Германда бас биш, бас өөр улсуудад бас байдаг байсан. Дандаа тэгэхээр ерөнхийдөө бол бас өөр улсын оюутнуудтай ингэж хамтдаа ажиллаж тэдний бас ер нь хандлага нь ер нь ажлынхын чадрууд нь ер нь хэр байгаа юм, ямар шаардлагууд тавьдгийг гэд тиймэрхүү юмнуудыг бас харах боломж өгдөг байсан. Тэгээд бас тогтмол ерөнхийдөө бол одоо тэр даалгавраа ойлгохын тулд эсвэл харсан юу одоо заагаад байгаа гэдгийг харуулахын тулд жишээ үзүүлэхээр бид нар бас экскурсион хийдэг гэсэн, одоо аялал хийдэг гэсэн. Тэр нь болохоор бакалаврт болохоор нэг удаа тийм том аялал 7 хоногийн, мастерт болохоор бас нэг удаа байдаг гэсэн. Тэгээд тэгж байхдаа бас гоё хамт олонтойгоо ойрхон болоод тэгээд гоё одоо орчин үеийн хамгийн одоо бидний хийж байгаа сурж байгаа архитектур чинь бол орчин үеийн архитектур шүү дээ, модерн архитектур. Энэ биднэрт энэ одоо загварыг бид нэр хичээж одоо энийг бид нэр сургадаг. Тэгэхээр тэр одоо хамгийн одоо жишээ болгох сайн үлгэр дуурайлуудыг тэр аяллаар бид нарт бас харуулдаг гэсэн. Тэгэхээр би айгүй энэ хэрэгтэй зүйл гэж бодож байна. Дараа нь гэсэн ажлаар ингээ гарахад манай дарга чи тэрийг харсан уу, энийг харсан уу гэхээр тэр нөгөө аялал дээр харсан байна, мэдх юм байна гэдээ бас айгүй тэр нь давуу тасалж байсан. Тийм байна. Тэгвэл аль аль нь ер нь айгүй тохиромжтой, айгүй өргөн тийм одоо санал олгосон юмнуудтай байсан байна тий. Танаа дээд сургуулиудын хувьд. Тэгээд энд бас чатанд асуусан байна л да. Танаа одоо мэргэжлэр сурахдаа сургуулаа ямар шалгуурын үндсэн дээр сонгол илүү тохиромжтой вэ гэх. Одоо яг ингээд дугаарлаад хэлэх юм бол тий хамгийн түрүүнд би тэрийг нь харж агаад мэргэжил одоо их сургуулаа сонгосон гэж хэлэх юм байна уу. Томирлог болохоор бас анх нөгөө нэг 3 шалгалтанд орж исэн гэсэн чинь тий 3 их сургуулиуд дээд сургуулиуд дээр бүртгүүлээ шалгалтанд нь орж исэн гэсэн. Тэр дундаас яагаад Бремний дээд сургуулийг сонгосон бэ? Миний хувьд болохоор яагаад сонгосон бэ гэхээр уралдан нь хамгийн том нэсэн. Айгуу том хүн болгонд нэг ширээ, ажлын ширээтэй. Тэгээд ингээд жил одоо яг тэр нэг семестр болгон өөрийн гэсэн том уралдантай. Тэгээ хүн болгоно нэг ширээтэй. Тэгээд бас ажлын байр нь хангалттай байсан болохоор би энэ сургуулийг сонгосон. Тэгээд дараа нь ингээ харахад ч гэсэн энэ бол айгүй чухал шалгуур ерөн сургуулаа сонгоход яагаад гэвэл хүн ингээд одоо гэртээ хийн гэхээр бас хэцүү, ганцаараа хийгээд байвал бас юм сурдаггүй. Тэгэхээр олон нийтээр бөөнөрөө байж ерөнхийдөө бол бие биенээсээ юм сурдаг. Тэгэхэд бол яг энэ том урдлан байх нь айгүй чухал. Сэтгэл санаагаа дэмжихэд ч гэсэн бие биенийгаа бөөнөрөө байсан дээр. Тэгэхээр бие биенийгаа харж их юм сурдаг. Тэгэхээр урдлан чухал. Тэгээд дахиж нэмж хэлэхэд яг тэр сургуулийн чинь профессорууд ямар хүмүүс юм те? Тэд нэр зөвхөн одоо онолыг заадаг хүмүүс юм уу эсвэл бас өөртөө хажуугаар нь архитектурын офис те ажилладаг өөрийн бас төслүүдтэй амьдрал дээр бас барилга барьдаг хүмүүс юм уу хэр их дадлагдсан хүмүүс юм гэдгийг бас харж хэр их одоо нэр хүндтэй архитектор гэдгийг бас судалж бас болно. Тэгвэл илүү туршлагаас нь бас хуваалцах сонсох илүү бас давуу талтай. Уянгагийн хувьд нэмэх юм байна уу? Миний хувьд ер нь бол бас тийм урлагийг нь бол харсан мэдээж
Өөр харсан юм юу вэ гэхээр interior design зөвхөн байр орон сууц хийдэггүй. Interior design үзэсгэлэнгийн засал хийн, дээрэс нь одоо театрын засал хийн, дээрэс нь одоо юу гэмнэ. Ер нь айгу одоо бас яахт гэж байдаг ч усан онгоцны засал гэл ингээл айгу юм болгоны л интерьерийг хийдэг. Тийм болохоор ер нь бол манай багш нар өөрсдөө төрөл бүрийн ийм туршлагатай хүмүүс байсан. Нэг нь жишээ нь театрын засал хийдэг багш байсан. Нөгөөх нь яг архитектур тал руугаа чиглэсэн илүү деталь яаж зурах гэд тиймэрхүү тал дээр илүү туршлагатай. Нөгөөх нь илүү галтгоог илүү одоо гүнзгийрүүлж судалсан тийм галтгооны төлөлт гаргадаг тийм багш байх жишээ нэ. Ер нь бол миний хувьд багш нар төрөл бүрийн туршлагатай байх надад айгүй чухал байсан. Яг бол би айгүй төрөл бүрийн юмыг сонирхоод тэгээд нөгөө нэг хүн чинь окей би ийм юм дараа илүү туртай юм байна. Энийг би гүнзгийрэлж сумаар байна гэд ингээд тэр нь айгүй төхөм санагцсан учраас би ер нь бол яг энэ сургуулийг сонгосон байгаа. Тийм байна. Наад чинь бас айгүй тийм анхаарах хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхгүй одоо жишээлбэл одоо уянга маань одоо театрын дотоод заслыг айгүй сонирхдаг байлаа гэж бодоход тухайн дээд сургууль тэрийг нээлих тэгж гүнзгийрүүлж судалсан ажил дээр амьдрал дээр тэр тал дээр ажиллаж үзсэн тийм профессор байхгүй болвол хичнээн өөр талбарууд дээр тийм нарийн мэрэгсэн хүмүүс байлаа гэсэн уянгаад бол нэг нэмэр болохгүй нь шүү дээ. Тий, ер нь бол яг тийм. Тэгээ дээрэс нь одоо өөр багш бас нэг багш байсан одоо тэр David Chipperfield гэдэг айгүй алдартай бетоноор юм одоо байшин барилга барьдаг архитектор байдаг. Тэр хүн дээр бас хүнд хамт ажиллаж исэн гэд яг ингээд багш нарыгаа айгүй сайн судлаараа дээрэс нь юу санал болгож байгааг бас сайн судлаараа хэрэг үнэхээр хэрэггүй юм цагаа зарцуулмааргүй л байна шүү дээ. Ер нь бол тийм болохоор тэрийгээ сайн судалж агаад сургуультай ороорой гэж би хэлье. За окей. Тэгвэл оюутны амьдралаар ярина гэдээсэн. Яг бусад оюутнуудтайгаа хамт архитектур, интерьер дизайнераар сурахаар ямар байдаг вэ? Ер нь яг клишэ харахаар ингээл амар тэ загварлаг тэгэл энтэнд ингээл зураг авсан эсвэл байнга ингээл кофе уугаал зураг зураал суугаад байдаг тийм хүмүүс ингээл заримдаа төсөөл хийдчихэж магадгүй шүү дээ. Тэгэхэд тэгэл амар бүтээл сэтгэлгээтэй тийм амар free spirited юм уу байдаг болов уу гэж бодогдохоор яалтчгүй тэгэл нэг чиглэлээр сурч байгаа юм чинь тийм хүмүүс одоо хамт сурч байгаа хүмүүстэйгээ бас их хамт байж таарна тий. Ингэнгүүт ер нь та хоёрын ингээд оюутны дунд герман оюутнуудтай ч гэсэн бас суралцах ямар байсан бэ? Тэгээд ер нь та хоёрын чиглэлээр хэр их гадаад хүмүүс бас сурж байна? Ангидаа та нарыг ганц гадаад нь байсан үү? Тэгээд ер нь төгсмийн бас хөвгт явдлах юм бол яар. Ерөнхийдөө бол тэнд янз янзын хүмүүс байдаг. Яг ер нь зарим нь болохоор угаасаа энэ чинь бас өргөн одоо ийм өргөн ийм хүрээний болохоор энэ мэрэгжил мэдээж яг уу ерөнхийдөө бол ийм айгүй загварлагч бас хүүхдүүд бас байгаа л да. Ер нь ингээд загварыг айгүй илүүчилдэг болохоор хувцсан дээр нь ч гэсэн харагддаг тий. Өөрийнх нь эдэлж байгаа зүүж байгаа юм дээрээс харагддаг. Тийм хүмүүс ч бас байгаа. Эсвэл яг дөнгөж 10 жилээсээ одоо 10 жилээ төгсөөд яг бас яг ийм одоо юу гэмдэ одоо дөнгөж жоохон хүүхдүүд ч бас байгаа. Бас нэг гоё хэлэх юм юу гэвэл дандаа одоо манай семестрт дандаа 50 гарсан одоо манай сургуульч те семестр болгоно нэгдүгээр семестр болгоно дандаа 50 гарсан нэг юм уу нэгээс олон 2 юм уу 3 хүн дандаа байдаг гэсэн. Тэгэхээр одоо тэр бас аягүй сонирхолтой. Тэгээ ингээ анзаараад үзэхээр бас дөнгөж 10 жилээ төгсөөд бүгдээрээ 10 жилээ төгссөн хүүхдүүд бас биш. Ер нь ингээ архитектурын ингээ нэгдүгээр семестр болгоно ингээ харах болгоно өөрхийгөө дараа ирж байгаа хүүхдүүдийг бас дандаа хардаг л та. Тэгээ харж байхад ер нь дандаа 50 гарсан хүн нэг юм уу хоёр тэгээд янз бүрийн насны хүмүүс. Яагаад гэвэл архитектурыг сурах зарим нь болохоор анханасаа ингээ мэдээ сурдаг. Зарим хүмүүс болохоор ирээдүгөө мэрэгжил ч юм уу эсвэл идэж өөрийгөө голоод ч юм уу эсвэл арай өөр их цалин олдог мэрэгжил ч юм уу ингээ шал өөр шалтгаанаар өөр юм хийж явж байгаа. Эсвэл одоо ямар нэгэн мужаан ч юм уу те одоо байрлагтай холбоотой зөндөө олон мэрэгжлүүд байгаа шүү дээ. Тийм одоо мэрэгжил эзэмшээд
Тэгээ явж байгаад энэ мэрэгчлийг ер нь би архитектор болмоор байна. Би одоо энийг одоо тийм төмөр дээр ч юм уу, барилга дээр ч юм уу тий эсвэл зөвхөн надад тоог нь боддог баймааргүй би энэ илүү их энэ дизайн тал руугаа явмаар ингээд өөр мэрэгжил сурчаад тэгээд 2 дахь юм уу 3 дахь мэрэгчлээ сурж байгаа хүмүүс бас байдаг байсан. Тэгэхээр янз бүрийн насны хүмүүс байсан. Тэгээд яг тэр хүмүүс чинь тэгээд бас яг ингээд анги болоод явхаар бол бас ингээд яг өөртөөхөө харж байгаа л илүү их ойрхон санагдж байгаа хүмүүстэйгээ найзлаад тэгээ явдаг гэсэн. Тэгээд жоохон өрсөлдөөнтэй байсны хувьд байсан. Гэхдээ энэ бол бас яг угаасаа хүн одоо тэрийг туулаад гарах шаардлагатай. Найзуудтай болно. Тэгээд тийм байсан тийм. За миний хувьд бол ер нь би өөр айгуу тийм интроверт гэх юм уу? Жоохон тийм хаагдмал нэг тийм хүн болгонлоо нэг энийг гэдэггүй нэг тийм хүүтэн гэж боддог ер нь намайг хүмүүс. Тэгээд ер нь тэрийг явандаа би тэрийг засаж сурсан. Ер нь бол герман хүмүүс айгуу тийм ийдэг байхыг шаарддаг. Одоо жишээ нь баярлаа гэл те данкешön өдрийн минь танихгүй байсан ч гэсэн сайн байна уу гэл ингээд нэг тийм соёл байна. Одоо менталитет гэж байна. Улс орон болгон. Тэгээд тэр нь бас суралцах хэрэгтэй юм шиг санагддаг надад. Ер нь бол тэрийг би ингээд ажил хийгээд ч юм уу те ингээд сургууль дээр би ингээд багаар сурсан. Тэгээд миний хувьд бол ер нь хүн өөрөө л ингээд хөмсгөө зангидаал те харилцаа үүсгэхгүй ингээд яваад ах юм бол чам дээр хинч гүйж ирэхгүй. Тийм болохоор ер нь бол аль болох нээлттэй, аль болох тийм өөрийнхөөрөө тэгээд бас жиж Монгол хүн шүү дээ. Жиж бас нэг хаа явсан нэг газар бас таарад байдаггүй бид нар чинь бас нэг тийм олуулаа биш шүү дээ. Хятад, Вьетнам гэдэг хүмүүстэй адилхан биш. Яг тэрийгээ бас онцгойлоод харуулаад тэрнгээр бахархаж яваарай гэж бэлмээр байна. Тэгээд өөр юм хэлчихсэн бэлээ. Тийм. Ер нь бол герман хүмүүстэй угаасаа бас харилцаанд ороход ер нь бас жоохон цаг шаардна. Гэтэл яаж хийж байгаа л нэгдүгээр юм уу хоёрдугаар семестрээсээ чи найзтай болчих нь. Тэрэнд ол санаа зовох шаардлага байхгүй. Гэтэ найз гэдэг хүн чамд ер нь яг энэ суралцах явцад чинь их дөхөм хань болно, тулгуур болно шүү гэдгийг биелмээр байна. Тэгэхээр юм болгоныг өөрөө ингээд хүчлээд тэ за би энийг ганцаараа чадна, бусдын туслалцаа хэрэггүй гэд ингээд явах битээ тэгж яваарай гэж биелмээр байна. Тийм. Найзтай болох хэрэгтэй гэж биелмээр байна. За баярлалаа. Тэгвэл хэдүүлээ бас нэг арай нэг практик зүйлийн талаар ярив. Ер нь ингээд оюутан байгаад амьдрахад мэдээж нэг бол тэтгэлэг хөдөлтөн тий. Эсвэл бол бас өөрөө ажил хийж таарна. Тэгээд аль алийнхаа талаар ер нь жоохон яриулмаар байна. Тэтгэлийн хувьд гэх юм бол ягаад ер нь тэтгэлэг эсвэл ажил хийх шаардлагатай вэ гэх юм бол бас асуусан байсан л да. Германд сургуулиуд нь үнд төлбөргүй байдаг үстэй гэд. Тэгээд ер нь бол улсын сургууль бүгдээр үнд төлбөргүй. Тэгээд төлдөг гардаг нэг зардал гэх юм бол жилд 2 удаа нэг 200-аас 300 евро гэж зүгээр хураамж төлдөг. Тэгээд тэр нь болохоор оюутны чинь үнэмлэх болон одоо нийтийн тээврээр зорчих тэр үнэмлэх гэх мэт зүйлсүүдэд одоо шаардагдж байгаа зардлаа гэсэн үг. Тэрнээс биш тийм сургуулийн төлбөр бол яг авдаггүй. Гэхдээ тэгсэн ч гэсэн нөгөө Германд нөгөө амьдралынхаа хүртгийг яг хангах боломжтой. Тэгээд одоо би гадаад хүний хувьд ингээ Германд тий ганцаараа ирсэн бол гэсэн өөрийгөө ингээд арчлаад аваад явах боломжтой гэд ингээд бололцоогоо батлахын тулд ингээд дансанд мөнгө байршуулдаг байгаа шүү дээ. Эсвэл бол тэтгэлэг аваад эсвэл хажуугаар нь ажиллаж явдаг. Тэгээд 4 уянгаас хэлжсэн хичээлээ тараад тэгээ ажиллаад 10 гэд харьдаг гэд. Тэнгүүд архитектур бол яалтчгүй бас айгүй их л цаг ордог хичээл мэрэгжил юм шиг санагдлаа. Тэгээд хажуугаар нь ажиллах цаг зав гарч ирсэн үү? Гардаггүй байсан. Яг би уг нь бол ажиллана гэж бодоод өөр одоо найзуудтайгаа харахаар ер нь манай энэ Германд одоо яг Монголоос ирээд сурж байгаа найзууд маань дандаа ажилтдаг гэсэн. Тэгээд би ер нь оюутан хүн ер нь л ажилтсан байна гэд тэгээд яг сурч эхлэхдээ шууд зөөгчийн ажил хайгаад тэгээд уг нь бол орно гэд бодож ирсэн. Тэгсэн чинь хичээлүүдээ харсан чинь бүр шантраад юун ажил бүр энийг хийж бардал хэвэл миний хувьд энэ бүр тэгвэл их юм гэж би бодсон. Тэгээд миний хувьд болохоор давуу тал байсан маань юу гэхээр
Германд 10 жилээ төгссөн болохоор би энд BAföG гээд одоо оюутны зээл авсан. Тэгээд тэрийг бол 1-р семестрээс эхлээд тэгээд бакалавратаа тэр чигээр нь авсан. Яг бакалавра төгслөө авсан. Тэгээд тэрийг би 5 жилийн дараа сургуулаа төгсчөөд 50% нь би улсад буцааж төлөхөөр тэгж авсан байдаг. Тэгээд ер нь бол анхнаасаа тэгж сүрцнээсээ хойш ерөөсөө ахад ажиллая гэж бодоогүй, яг хичээлдээ өөрийнхөө цаг заваа зориулаад явсан. Тэгээд миний жишээ бол юм байгаа. Гэтээ өөр бас нөгөө Монголоос одоо ирээд шаардлагатай хүмүүс бол найзууд маань бас байдаг. Одоо бас тэр найзуудыгаа харахад бол ажиллаад жоохон удаан сурдаг. Гэтээ ингээд ажиллаад явахдаа бол ер нь аль алийг нь орхитуулахгүй ягаад боломжтой юм байна гэдгийг бас харж байгаа тийм. Яг анхны удаа бас энэ цуврал дээр BAföG-ийн талаар бас ярьж байна. Өмнө бас BAföG авч ирсэн хүмүүс оролцож байгаагүй. Тэгээд тэр нь яг юу юм бэ гэх юм бол Герман улсаас одоо Германд ч гэсэн Монголыг бодвол нөгөө их сургууль нь яг нэг хоттой төвлөрсөн биш. Хот олгонд ингээ маш олон дээд их сургуулиуд байдаг болохоор оюутнууд гэрээсээ бас нүүж шинэ хотод ингээд бас хөлөө олоход ч гэсэн бас ялцчгүй мөнгө шаарддаг. Тэгээд ер нь бас шууд ажиллахгүй их сургууль юм уу дээд сургууль сурна гэдэг чинь жоохон гэсэн зардалтай байдаг учраас улсаас нь одоо залуусыгаа дэмжихэд тийм BAföG гэсэн хөтөлбөр гаргасан. Тэгээд тэрийг нь болохоор Германд 10 жилийн төгссөн тохиолдолд бол авч болдог гэж энэ цамаа маань. Тэгээд авсан бүх мөнгөө буцааж төлөхгүй зөвхөн 50%-ийг л төлдөг гэж юм тий. Тэгээд дараа нь ажилд орсныхаа дараа тэрийг бол буцаага төлчих болол нэг асуудалгүй байд юм шиг үлээ хүмүүсээ сонсоход. Тэгээд ялцчгүй оюутан байх хугацаанд бол айгүй их нэмэр болдог. Миний бас Герман найз нар дундаас айгүй олон хүмүүс ингэж BAföG материалаа бүрдүүлээд авч исэн байгаа. Тэгээд мастерт ч гэсэн сурахад авч болдог бах тий. Тийм мастер сурахадаас авч болдог. Миний хувьд болохоор нөгөө мастера ажил хамт одоо хагас цагийн сураад хагас цагаар нь ажиллаж исэн болохоор энэ сургалтанд болохоор BAföG өгдөггүй. Би яг цалиа авч исэн болохоор BAföG аваагүй. Тийм мэдээж авчгүй бас нөгөө хэрэгтэй байгаа гэдгийг бас батлах хэрэгтэй тий. Зүгээр баяа айлын хөлтэй гэж бас уснаас хамаагүй мөнгө авч болохгүй. Тийм зөв шийдэл гэж би боддог. Тэгээд тэрнээс гадна гэхдээ BAföG-гүй болвол бас хажуугаар хүмүүс ажиллаа явсан гэж байна. Тэгээд тэр тал дээр бас уянгаа туршлагаасаа ярилцах юм байгаа болов уу гэж байна. Би анх яг эрэхтэй тэр нөгөө нэг Sparkonto гэдэг одоо Дансанда банкнд 8600 евро тэр үед бол байршуулах шаардлагатай байсан. Одоо энэ жилээс юм уу түрүү жилээс юм уу 10600 евро болсон байлаа. Тэр мөнгийг би одоо хичээсээ ингээд одоо ингээд зээлээд байршуулсан байдаг тэр мөнгийг. Тэгээд би суралцах хугацаанд тэр мөнгөнд ер нь бол хөрөхгүй хичээжсэн. Яг бол тэр мөнгийг зарим оюутнууд яг эцэг гэх нь боломжтой учраас тэр мөнгийг жил болгоо ингээд явуулаад тэр банкнд байлуулж өгдөг. Миний хувьд тийм боломж бол байгаагүй. Тэгэхээр би 1-р семестрээс ахуулаад ер нь бол дандаа хажуудгаар ингээд ажил хийх шаардлага гарсан. Тэгээд яг 1-2 дугаар семестрт ер нь бол би та нарыг ажил хийгээрэй гэж нэг зөвлөмөргүй байна. Тэгээд тэрийгээ жоохон тооцоолоод одоо эцэг эхээс тусламж хэсэгтээ авах хэрэгтэй яадвал яг нөгөө нэг гол чиний фундаментыг чинь тавьж байгаа яг тэр үедээ чи нөгөө нэг бас давхар ажил хийгээд явчихлаар одоо жишээ нь би яг семестрийнхаа 1-р семестртээ бол би яг амралтын өдрөөр ажиллаж байсан. Хагас буцсан өдөр яг амралтын өдөр чинь л чиний нөгөө нэг хичээлээ хийх цаг байгаа. Тэгээд яг тэрнгээрээ яг би жоохон яг илүү байх боломж байсан. Тажиугаар нь ажил хийсэн байсан учраас жоохон тэрний жоохон харамсдаг гэх юм уу хэрэг боломж байсан бол илүү сайн байх боломж үнээр байдаг. Тэгээд ер нь бол ажлын олдц гэх юм бол үнээр боломжтой. Гэхдээ хэл аягүй сайн байх хэрэгтэй. Одоо жишээ нь би ингээд анх яг 1-р семестрт ажилд орж байхад зарим хүмүүс за хэлэн чадахгүй бол баг яах гэж ажилт юм бэ гэдэг ингээд өөрчлөлөгч чинь тэгээд хэлнэ. Тийм үг сонсно. Тийм болохоор ер нь аль болох хэлээ сайн сураарай гэж би захий. Тэгээд ажлыг бол би төгсөн төслөө хийсэн. Тийм ажилгүй байгасан өдөр бол ер нь байхгүй. Гэхдээ яг оюутан хүн 7 хоног 20 цаг ажиллах
боломжтой байдаг. Тэгэл нөгөө нэг мөнгөндөө тааруулаад амьдрах хэрэгтэй, сурах хэрэгтэй. Тийм. За тэгвэл ажлын тайлбар дээр тийм байсан юм байна. Тэгвэл Уянгаан банк гэхдээ бас даадаас тэтгэлэг авч ирсэн байгаа тийм үе. Тэр нь яг ямар тэтгэлэг байсан болоо тэгээд чи яг яаж хамрагдсан бэ? Шууд сурхаас өмнө хамаг юм бас үрдүүлж өгч ирсэн эсвэл сураад эхэлснийхаа дараа ч гэсэн тэрийг хөөцөлдөх арга боломж байдаг юм уу? Тэрнийхээ талаар бас нээлттэй ярих юм бол хүмүүс аягүй сонирхох байх. За ер нь бол би яг анх тэтгэлэг бол нэлээд судалсан. Гэхдээ дизайн чиглэл рүү тэтгэлэг аягүй ховор байдаг юм билээ. Тэр тусмаа бакалаврт яг одоо уул уурхай, ус хангамж дээрээс нь сэтгэл судлал ч юм уу тиймэрхүү мэргэжлэлүүд бол тэтгэлгийг үнэхээр одоо бүтэн бакалаврын одоо ингээд тэр програмд чинь зориулаад тийм тэтгэлэг олгодог. Дизайн тал дээр бол ер нь аягүй хомс. Миний хувьд бол би тэтгэлгийг ер нь бол 1.5 жил сургуультай сурцсан байгаа бол тэрнээс дээш семестрт байгаа бол материалуудаа явуулж болдог. Би нөө гадаад оюут учраас голцоо даадын тэтгэлэгт дээрэс нь Баварын боловсролын яамны тэтгэлэг гэж бас байдаг юм байлээ. Тэрэнд материалуудаа явуулдаг байсан. Гол чухал юм нь бол мэдээж голчтон байгаа. Тэгээд дээрэс нь танай багш чинь чиний тухай тодорхойлж бичиж өгөх ёстой. За ямар оюутан бэ те? Үнэхээр яг энэ ирээдүйд оюутан уу мөн үү биш үү? Энэ тэтгэлгийг авах одоо үнэхээр оюутан мөн үү гэдгийг чи ингээд бичиж өгөх нэг профессор чамд хэрэгтэй. Дээрэс нь чи энэ тэтгэлгийг яагаад авах ёстой юм бэ гэдгийг бас тайлбарж бичих ёстой. Суралцах хугацаанд би ер нь бол нийтдээ бас нэг их бах хэмжээний тийм тэтгэлэг авсан байгаа. Тэгээд нийтдээ нэг 4 5 тэтгэлэг авч ирсэн. 3 нь бол даадын тэтгэлэг, штипед 1, штипед 3 гэж нэг юм тэтгэлгүүд байдаг. Тэрний үг гэхлээр сайн одоо уур чадвараараа онцгойрсон тийм бла тийм гочтон гайгүй тийм оюутнууд авдаг тэтгэлэг байгаа. Дээрээс нь аялал бас заримдаа ингээд мөнгө байхгүй шүү дээ. Чи чинь нөгөө нэг 450 еврогаар амьдрах гэж хичээж байгаа оюутан учраас чамд заримдаа илэг дотор гарах зардал байхгүй байна. Тэгэхэд чамд нэг тусламжийн тэтгэлэг гэж бас нэг байдаг. Тийм тэтгэлгийг бас авах боломжтой. Тэгтээ чи тэр нэг удаа л авна. Дараагийн тэтгэлэг нь бол сурах бичгийн тэтгэлэг гэж байгаа. Тэр нэг 500 евронд чи хүссэн ном дээрээс нь програмч авч болно. Тэрийг бүгднийг сайхан бичээ. Дээрээс нь чи бас яагаад авах гэж байгаа вэ гэдэг ингээд миний хэлсэн бүх материалуудыг бүрдүүлээд тийм тэтгэлэг авах боломж байгаа. Одоо жишээ нь миний сая үзүүлсэн энэ номнууд шүү дээ. Энэ номнууд өөрсдөө яг үнэтэй. Яг би энэ номнуудыг бүгднийг яг тэр тэтгэлгээр авч ирсэн. Тэгээд сүүлийнх нь тэтгэлэг юу вэ гэхээр төсөлтэй ажлын тэтгэлэг гэж би авч ирсэн. Тэрний юу вэ гэхээр би одоо яг үгүй 3-4 сар нөгөө нэг ажлаа хийхгүйгээр тархиа яг л төслийн ажилдаа анхаарал хандуулах зорилттой тийм тэтгэлэг. Тэгэхээр ер нь бол тэтгэлгүүд байна. Яг бүтэн 4 жилд чинь тэтгэх тийм тэтгэлэг бол дизайн чиглэлд бол байдаггүй юм байлээ. Манай яг интерьер дизайнд бол нэг жилийн бүх одоо нэг жилийн хэдийч байдаг гэлээ тэр 600 евро ч үлдээ сар болгон олгодог тийм тэтгэлэг бол байдаг. Тэрийг авахд үнэхээр хэцүү. Өрсөлдөө өндөр. Ягаад гэвэл чи 16 сургуулиас нэг сургуульч 250 интерьер дизайны оюутнууд оролцож байна гэхэлэр чинь нэлээд олон байгаа шүү дээ. Тэр дундаас 5 хүнийг чинь 5 хүнийг сонгоно. Тэгэхээр чи ингээ онцгойлох шаардлагатай. Тэгэхээр голч дүн чинь одоо мэдээж 1 тий 1 эсвэл 1.5 ер нь бол тэгэл дээш 1.8 юм бол яг чамд баг тэгэл ингээд тасагдаад явчихна. Тийм болохоор ер нь бол голч дүн чухал. Дээрээс нь хүсэл эрмэлзлийг чинь бас харна. За тэгвэл хичнээн яг бүтэн програмыг ингээд тэтгэлэг байхгүй ч гэсэн байдаг ер нь бүх тэтгэлгийн судалсны үр дүнд Уянгаан маань зөндөө олон тэтгэлэг авсан байх шүү дээ. Тэгээд тэр олонных нь одоо талаар бид нар ч гэсэн ингээд судлуулсан тийм ингээд яриулаад ээж гинэ гэдэг бас маш том давуу тал байгаа тийм учраас
Ангаа маань бас таны ярьсан тэтгэлгүүдийнхаа нэрийг нь юм уу эсвэл бас линкийг нь бид нарт өгчих юм бол бид нар дараа нь энийгээ YouTube дээр нөгөө бичлэгээ тавихтаа доор нь бас давхар тавьчих. Тэгэх юм бол хүмүүс ч гэсэн бас судлаад хүн болгон л ингээ боломжоо ашиглаад бас нэмэртэй тий. Окей. За ингээд айгуу дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээ хэдүүлээ таард өөр ер нь оюутны амьдралын талаар нэмж хэлэх юм байвал одоо ярьж болно. Эсвэл бол хэдүүлээ ингээд 2 дахь хэсгийн өндөрлөөд 3 дахь хэсэг рүүгээ орж болж байна. Таард өөр зүгээс бол нэмж хэлэх юм бол байхгүй юм. Яг одоогоор. За миний зүгээс ер нь л яг уу битээр бас тэ 4 дунд ингээд суугаад байдаггүй бас гадаа гардаг агаар амьсгалдаг. Тэгээд Герман нь л айгу гоё орон их ногоон их гоё оймодтай тэгээд ус горх гэдэг ингээд бас юмнууд айгу их дээрээс нь үзэх юмнууд айгу олон одоо жишээ нь манай яг энэ Бавар хоттой бол айгу олон төрөл бүрийн юмнууд байдаг цайзууд байдаг. Тэгээд ингээд ер нь бас нэг ингээд чи стресстэй үедээ бас нэг гадаа гараад оймодоор алхаад тэ ингээд ийш тийшээ орох тэ паркууд айгу олон байдаг. Монгол шиг биш зөвхөн нөгөө нэг юу лээ нэг цааш нэг хаана гэдэг юм тийм яг гараал ингээд бас ийш тийшээ ороод явах бас тийм юмнууд байгаа. Дээрээс нь сургуульд бас айгүй төрөл бүрийн партинууд зохиодог. Оюутны парти гэж байгаа. Тэгээд айгүй гэрэлтэн ингээд бас PF бас Германы соёлч юу лээ PMF тэгээ ингээд литер болгоныг ингээд бас та нар мэдрэн тийм болохоор гоё юмнууд бас их олон аялна юм үзнэ тийм болохоор бас нэг хэтэрхий зөвхөн ингээд шигдээд суугаад байна гэж бас битээ бодоорой. Тийм байна. Мангаман зөндөө ингээл төслийн ажил бичээл тэтгэлгээ хөөцөлдөөл хажуугаар нь ажиллаад тэгээ хажуугаар нь хичээлээ хийгээл тэгээл цамрлаг маань ч гэсэн тэгээл хажуугаар нь багш нартайгаа уулзаал тэгээ профессорууд дээр цаг аваад явж байгаа ч гэсэн хажуугаар нь ялцчихгүй ингээд оюутны амьдралыг бол Германд бас гоё өнгөрөөж олдсон байна гэдгийг бас тооцдох гэж штэ. Би бас нэмж хэлэхэд ерөнхийдөө бол нөгөө чиний урлан сургуулийн чиний 2 дахь гэр гэж бас хэлж болно. Тийм болохоор тэнд ер нь одоо баг сайз хүртэл ширээн дээр байж байгаа. Хэрэг сургууль дээрээ ч гэсэн хонж бас болдог байхгүй юу? Тэнцэнэ хондог. Тэгэхээр ер нь тэнд бас хувийн амьдрал ингээ явагдчихдаг. Тийм ингээ бөөн ингээ нөгөө өнгөрсөн шөнө юу болсон бэ гэдэг ширээн дээр нь харж болохоор ингээд баахан пивний шил юм уу те ингээд улаан вайны шил мэл ингээд тавьсан байдаг. Тэгэл хүмүүс баг дэр мэрэ авчраад тавьсан байдаг. Тэгээд тэнд ер нь бол амьдрал тэр чигээрээ л өрнөжидэг. Тэгэхээр ер нь бол нэг тийм бие барьсан биш энэ сургууль бол ингээд хүмүүсийн хувийн орнтой бас болцсон ингээд хуваараа бүгдээрээ тэнд амьдарч байгаа юм шиг байдаг. Тэгэхээр хичээлийн профессорууд ч гэсэн тэрийг бас хүндэлдэг. Тэгээд ер нь айгүй бас найзууд шиг бас байдаг. Бид нарыг бас хүндэлдэг. Тийм бид нарт орон зай хэрэгтэй. Бид нарт тасна хоогоо тийм ингээд авуулаад баахан юмудаа тийм тавьсан байхад бас бидний эрх гэдгийг мэддэг болохоор ер нь амар чөлөөтэй сургууль дээр уур амьсгал бас айгүй чөлөөтэй байдаг. Наач ястаа гой сонсогдож штеп бүр нүдэнд харагдтал ярьлаа. Одоо коронавигийн үед даанч юм байхгүй тий. Харин яг үнэ. Би ганц нэг юм билээ. Надад ер нь бол хамгийн сонин юу байсан бэ гэхээр эдгээр ингээд өвсөн дээр суугаад, шалан дээр суугаад хичээлээ хийдэг. Одоо би мөс сууж байхдаа тийм үзээгүй. Тэр надад их сонир байсан. Тэгэл яванд хамтдаа л тэгэл нөгөө шалан дээр өнгөрөөл тэгэл говц мөвц ямар хамаагүй. Ер нь бол тийм гаднаг үзэмжинд бол нэг хэтэрхий анхаарал тавьдаг хүмүүс бол ер нь биш. Айгуу тийм нээлттэй тэгэл төрөл бүрийн сонирхолтой төрөл бүрийн юм хийдэг айгу олон юм үзсэн тийм оюутнууд байгаа. Тийм. Ер нь бол тийм нөгөө нэг гадаад оюутан гэхэд би ангидаа ганц гадаад байсан. Тийм тэгэл болоо өөр баг. Окей. 2 дугаар хэсэг маань ингээд өндөрлжээ. Тэгээд 3 дугаар хэсэг болох карьерийн талаар сонсхийг хүсвэл манай 3 дахь бичлэг рүү дараад энд үзээрэй.